Монголын үндэсний олон нийтийн телевизийн соёл урлагийн редакцаас бэлтгэн хүргэдэг урлаг тэлсэтгүүл жил бүр хамгийн онцгой, хамгийн гайхалтай, хамгийн бахархам амжилтыг гаргасан уран бүтээлчийг нэрлэдэг. Ингээд үргэлж урлагийн сайхныг мэдрүүлж урлагаар тэтгэж баяр баясгалан хөг аялгаа нэмж байдаг уран бүтээлчдийн амжилтаас хуваалцъя. Энэ оны онцлог 10 үйл явдлыг нэрлэж байна. Оросын албаны улсын Гиннесийн нэрэмжит хөгжмийн академиг дүүргэсэн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган болон Оросын албаны улсын Магнитогорскийн театрын гоцлол дуучин ахлагч Чулуунбаатарын бадралыг урлаг тэлсэтгүүл онцолж байна. Бадрал Унгарын нэрт дуучин Эва Мартаны нэрэмжит уралдаанаас тэргүүн байрын шагналыг гардаад ирсэн. Түүний өмнөхөн Жижигний академиас зохион байгуулдаг Golden Star 2018 наадмаас мөн л тэргүүн байрыг хүртэж Golden Star 2018 шагналын эзэн болсон юм. Мөн Оросын албаны улсын ардын жүжигчин Сабиновагийн нэрэмжит дуурийн дулаачдын анх дахь уралдаанаас тэргүүн байрын шагналыг хүртсэн билээ. Италийн алдарт Чижиана академиас зохион байгуулдаг Чижиана International Competition 2018 дуурийн дулаачдын тэмцээн 6 сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж 1870 дуучин өрсөлдснөөс финалийн шатанд 6 дуучин үлдэж дуучин Батрал шилдгээр шалгарснаар 2018 оны Алтан од шагналын эзэн болсон юм. Энэ наадамд Батрал хоолойны эд хаваан гайхуулан өрсөлдсөн билээ. Мөн энэ оны 9-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болсон нэрт дуучин Эва Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдаанд оролцсон. Тэрээр Лист академиас зохион байгуулдаг уг тэмцээнд тэргүүн байранд шалгарч дэлхийн шилдэг дуурийн эмэгтэй дуучин Эва Мартоны гараас цомон гардан авсан юм а. Дэлхийн номер 1 Турандот гэж үнэлэгддэг Метрополитен опера театрын госол дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаанд дэлхийн 30 гаруй орны 600 гаруй дуучин бүтээлийн бичлэгээр ирүүлж эхний шатанд шилдэг 68 дуучныг шалгаруулснаас Бадрал ийхүү тэргүүн байрыг эзэлсэн юм. Чулуунбаатарын Бадрал 2014 онд дэлхийн дуурийн урлагийн олимп хэгддэг Михаил Глинкийн нэрэмжит дуурийн дулаачдын олон улсын уралдааны дэд байр. 2015 онд Оросын холбооны улсын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Ильяна Абразцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр. Нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучны төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ. Мөн олон улсын Viva Opera фестивальд урилгаар оролцсон Москва хотын улаан талбайд болсон Спасскийн цамхаг цэргийн хөгжмийн наадамд оролцсон. Улаан талбайд 10,000 үзэгчийн өмнө дуулсан анхны Монгол дуучин болсон юм. Альва улс үндэстний хөгжлийг соёл урлагаар нь тодорхойлдог. Тэгвэл дэлхийн хөгжлөлтөд хөл нийлүүлэн алхдаг гэдгээ бид урлагаараа тэр дундаа сонгодог урлагаараа батлан харуулж чаддаг. Хөгшин Европын энэхүү урлаг Монголын хөрсөнд хожуу суусан ч тэднээс авьяас чадвараараа дутахгүй гэдгээ бид олон ололт амжилтаараа батлан харуулсаар байна. Ингээд урлаг тэлсэтгүүл улсын дур бүжгийн эрдмийн театрын гоцгол бүжигчин Монгол улсын гавьяат жүжигчин Отхон төгсийн ануужиг онцлог 11-ээр нэрлэж байна.
2018 онд боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны ивэлдор Монголын балетын хөгжил сан Монгол улсад анх удаа балетын олон улсын анх дугаар тэмцээнийг 5 дугаар сарын 29-ноос 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан. Монголын балетын олон улсын анх дугаар уралдааныг Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад улс, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Япон, Сингапур гэсэн 6 орны олон улсад нэр алдартай 11 шүүгч шүүж тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин төрийн шагналт Жамин Дав ажилласан билээ. Тэмцээнд 7 улсын 80 гаруй хүүхэд залуус өрсөлдснөөс Гран при шагналыг Монгол улсаас оролцогч Ануужин хүртсэн юм. Монгол улсад зохиогдсон олон улсын анх дугаар балетын наадамд Гран при шагнал хүртсэн Ануужин Бүгд найрамдах Солонгос улс болон Бүгд найрамдах Хятад улсад болсон балетын олон улсын наадамд оролцох эрхээр шагнагдсан юм. Тэрээр Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо улсан Солонгосын олон улсын балет 2018 олон улсын тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. 11 дахь удаан болсон уг тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон бөгөөд балетын А зэрэглэлийн тэмцээн гэдгээр онцлогтой юм. Улмаар Ануужин Монголын балетчдаас олон улсын наадмаас Гран при шагнал хүртсэн анхны эмэгтэй бүжигчин болсон билээ. Мөн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг Шанхай олон улсын балетын Dance to the Rhythm of Shanghai наадамд амжилттай оролцож хүрэл медалийн эзэн болж амжилтаа дахин баттгсан юм. Ануужингийн хувьд 2016 онд Бүгд найрамдах Солонгос улсад болсон Korea International Ballet Competition олон улсын балетын А зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож хүрэл цом тусгай шагнал хүртсэн юм. Уг уралдаанд шагнал хүртснээр 35 жил тасраад байсан Монголын балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухайг үргэлжлүүлж Монголын сонгодог урлагт нэгэн шин төвхийг бичсэн билээ. Отхон төгсөн Ануужингийн энэ амжилтыг төр засаг өндрөөр үнэлж 23 наснд нь Монгол улсын гавьяа жүжигчин цол тэмдгээр шагнасан юм. Үнэхээр Монголын сонгодог урлаг дэлхийд гайхагдж байна. Үүний бас нэгэн тод жишээ бол Оросын албаны улсын Пермь хотноо болдог Екатерина Максимовагийн нэрэмжит олон улсын балетын Арабеск 2018 тэмцээнд Монгол бүжигчин 2 дугаар байр эзэлсэн явдал байлаа. Эрдэнэсэн доржийн булгаанд тус наадамд 2 дугаар байр эзэлснээс гадна сонгодог урлагийн нэгэн том үлгий болсон Оросын албаны улсын Пермь хотын Чайковский нэрэмжит дөөр бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа Монголын анхны эмэгтэй балетчин юм. Урлаг тэлцэтгүүл балетчин Эрдэнэсэн доржийн булгаанг онцолж байна. Оросын холбооны улсын соёлын яам, Оросын холбооны улсын театрын холбоо, Пермийн бүс нутгийн соёлын яам, Пермийн захиргаа соёл залуучуудын бодлогын газар, Чайковский нэрэмжит Пермь хотын дөөр бүжгийн эрдмийн театр, ЮНЕСКОгийн олон улсын бүжгийн зөвлөл хамтран зохион байгуулдаг Арабеск 2018 тэмцээн 1988 онд анх зохиогдож байсан юм. 2 жил тутамд нэг удаа болдог уг тэмцээний тэргүүн Владимир Васильев нь Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин, Парисын академийн дэлхийн шилдэг бүжигчин шагналыг хүртсэн бөгөөд мөн Итали, Америкийн нэгдсэн улс, Бразил, Япон зэрэг орны нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ. 1996-аас 98 онд уг наадмын тэргүүнээр Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Юкита Максимова ажиллаж байсан бөгөөд энэ хоёр хүн Арабеск уралдааныг дэлхийн сонгодог бүжгийн томоохон наадмын нэг болгоход үнэтэй хөв нэмэр оруулсан гэж үздэг байна. Уг наадмыг 1994 оноос ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр зохион явуулах болжээ. Эрдэнэсэн доржийн булган сонгодог бүжгийн дэгээрээ дэлхийд алдартай Пермь хотын алдарт балетын сургуулийн бүжгийн ангийг өнгөрсөн хавар дүүргэсэн бөгөөд түүнд Пермийн театраас гадна Свердловск буюу одоогийн Екатеринбург хотын дөөр бүжгийн эрдмийн театр, Касаткины нэрэмжит Москвагийн классик балетын театраас ажиллах урилга гарчээ. Ийхүү 18 настай балетчин охин булган Оросын албаны улсын сонгодог урлаг тэр дундаа бүжгийн урлагт Монгол улсын нэрийг хамгаалж явна.
Эрдэнэсэн доржийн булган нь Арабеск 2018 наадмын залуучуудын ангилалд 15 улсын 80-аад бүжигчинтэй өрсөлдөж 2 дугаар байранд шалгарсан юм. Тэрээр мөн 150 жилийн түүхтэй Оросын холбооны улсын Перм хотын Чайковский нэрмжит Дөрөвжгийн Эрдмийн театрт энэ оноос гоцлол бүжигчнэр ажиллаж эхэлсэн бөгөөд гоцлоочийн гараагаан Хунтнуур бүжигэн жүжигийн гол дүрээр эхлүүлсэн юм. Жил бүр Оросын холбооны улсын Большой театрын тайзнаа тус улсын балетийн шилдэг 8 академийн хамтарсан тоглолт болдог. Энэ жил булган сургуулийн төлөөлж их театрын тайзан дээр бүжиглсэн гээд түүний бахархан амжилт олоо. Кино уран бүтээлч хүн бүрийн хүрхийг хүсдэг өндөрлөг гэж би энэ бол Оскарын наадам. 2018 онд Оскарын оюутны академийн олон улсын баримтат кино туралд нүүдэлчдийн өрхийн эмч баримтат киногоор найруулагч Март алтан медалийн эзэн болж 91 дахь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдөх эрх авсан билээ. Хэдийгээр тус наадмын баримтат киноны төрөлд өрсөлдөх уран бүтээлд хараахан шалхах чадаагүй ч Оскарын наадамд нэрдэгшин гэдэг хүн бүрийн хүрч чадах өндөрлөг биш юм. Ингээд найруулагч Брагийн Мартыг урлаг тэлсдгүүл оны онцлог 11-ээр нэрлэж байна. Уг бүтээлийг Их Британийн Хертфордширийн их сургуульд кино телевизийн урлагийн мастрын зэрэг хамгаалсан Брагийн Март найруулжээ. Уг баримтат кинонд сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Дундгов аймгийн өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлдэг. Энэ дүрийг мэрэгжлэрийн 35 жил ажиллаж байгаа Эрдэнэ чулуун эмч бүтээжээ. Дэлхийд Монгол эмчийн ур чадварыг гайхуулсан энэ бүтээл Холливуудын олон улсын баримтат кино наадмаас оюутны шилдэг бүтээлийн шагнал. Хьюстны 51 дахь олон улсын кино наадмын Платиниум буюу мөн л шилдэг шагналыг эзэндээ авчирснаас гадна Каннын кино наадмын дэлгэцнээ гарч Канадын Монреалийн 45 дахь оюутны кино наадамд төрүүлсэн билээ. Энэ наадамд 400 гаруй урлагийн их сургуулийн 1600 оюутны бүтээлтэй өрсөлдсөн байна. Нүүдэлчдийн өрхийн эмч киноны ерөнхий зураглаачаар соёлын тэргүүний ажилтан Лав Өдөрж, Санжид, дууны оператораар соёлын тэргүүний ажилтан Бямбцогт гээд Монгол уран бүтээлчдийн баг ажилласан энэ бүтээл 30 гаруй минутын богино хэмжээний баримтат кино юм. I'm here with my husband who produced the film. We are truly honored to be the first Mongolians receiving this prestigious award. Кино уран бүтээлчдийн мөрөөдлийн тайзнаа гарсан найруулагч Брагийн Март болон түүний нөхөр нүүдэлчдийн өрхийн эмч киноны ерөнхий продюсер Дүвшин Батнарт баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэв. Урлаг тэлсэтгүүлийн баярын дугаар үргэлжилж байна. Манай үе үеийн циркчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирснээр Монгол циркийг дэлхийн шилдэг 5 циркэд багтааж чадсан. Монголын цирк уран нугаралд хөндийн үргэлт морьтны гайхамшиг зэрэг үзүүлбэрээр дэлхийд гайхагддаг байсан бол сүүлийн жилүүдэд шидэх банснаас үсрэгчд үзүүлбэрээр цайж байгаа. Үүнийг баттгсан нэгэн үйл явдал бол бүгд найрамдах Хятад ард улсын Уухань хотноо болдог олон улсын циркчдийн Аз зэрэглэлийн наадмаас зол хоёр ахлагчтай 9 урлаг хамтлаг шидэх банснаас үсрэгчд үзүүлбэрээр алтан цомыг хүртсэн үйл явдал байлаа. Уучава, Уухань, Монте-Карло гэх энэ 3 наадам бол циркчдийн олимп болсон хамгийн том наадам гэдгээрээ онцлогтой. Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог 13 дахь удаагийн Ухааны олон улсын циркийн наадам 2018 оны 10 дугаар сарын 26-наас 11 дугаар сарын 1-ний өдрүүдэд болж өнгөрсөн. 26 дахь жилдээ зохиогдсон энэхүү тэргуун зэргийн наадамд Британи, Монгол зэрэг циркийн өндөр ур чадвар бүхий 14 орны 200 гаруй уран бүтээлчид өрсөлдснөөс Монголын үндэсний асаа циркийн жүжигчид авьяас чадвар бэлтгэл сургуульд төвчээр хатуужлаараа онцгойрч аврагын алтан цомыг хүртлээ. Зол хоёр ахлагчтай 9 өрлөг хамтлаг нь 2010 онд Ухааны циркчдийн наадмаас мөнгөн цом хүртэж байсан юм.
Ийхүүтэд алтан цомын төлөө 8 жил шаргуу хөдөлмөрлсөний үр дүнд энэ жил Монголын циркийн түүхний алтан үсгээр тодор бичигдэх амжилтыг үзүүлж чадлаа. Шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2015 онд зол хоёр ахлагчтай 9 урлаг хамтлаг 15 дахь удаагийн Учаау тэмцээнээс мөнгөн цом, 2017 онд Бүгд найрамд хятад улсын Хибэ мужийн Шишажон хотноо зохиогддог дэлхийн циркийн А зэрэглэлийн 16 дахь удаагийн Учаау тэмцээнээс Монголын үндэсний асаа циркийн Номонбаатар ахлагчтай жүжигчид алтан арслан цомыг хүртэж байсан билээ. Монголын үндэсний асаа циркийн жүжигчин Номонбаатар нь агаарт 6 удаа эргэж дэлхийн рекордыг эзэмшиж байгаа. Ийхүү Монгол улс дэлхийн циркийн урлагт шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр тэргүүн игнэн бичигдэж байна. Урлаг тэлцэтгүүлийн 2014 оны онцлог 11-ээр Ухаан хотноо болдог олон улсын цэрэгчдийн тэмцээнээс мөнгөн цомыг эх орондоо авчирсан Монгол улсын төрийн сойрхолд ардын жүжигчин Зууны манлай циркийн жүжигчин Уран нуграач Бэгцэрэнгийн Норов самбаа болон түүний шавнаар нэлэгдэж байсан юм. Мөн 2017 оны онцлог 11-ээр Бүгд найрамдын хятад ард улсын Учаау хотноо болдог дэлхийн цэрэгчдийн А зэрэглэлийн наадмаас алтан цомыг хүртсэн Номонбаатар ахлагчтай үндэсний циркийн жүжигчид нялгдаж байлаа. Энэ жил ч мөн манай цэрэгчид олон шагналуудыг авчирснаас бид Ухааны наадмыг онцлон нэрлэлээ. Сонирхуулахад Ухааны наадмаас энэ жил Сэлэнг багштай уран нугралтын жүжигчид бага насны ангилалд мөнгөн цомыг хүртсэн. Урлаг тэлцэтгүүлийн баярын дугаар үргэлжилж байна. Урлаг тэлцэтгүүлийн 2015 оны онцлог 11-т хүчтэйж байсан Монгол улсын гавьяат жүжигчин Инх Батын амар төвшин энэ оны онцлог 11-ээр мөн зүй ёсоор орж байна. Тэрээр Оросын улбаны улсад болсон дэлхийн шилдэг уран бүтээлчид оролцсон олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн Браво ёслолд оролцож шилдэг дөөрийн дуучны төрөлд Браво шагналыг хүртсэн. Амар төвшин энэ шагналаа Большой театр буюу их театрын тайзнаас гардаа авсан. Энэ оны 3 дугаар сарын 11-нд Москва хотын их театр буюу Большой театрын тайзнаа болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс аваргуудыг тодруулдаг уг наадамд дөөрийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд Монгол улсын гавьяат жүжигчин Инх Батын амар төвшин нэр дэвшиж, Бүгд найрамдах Солонгос улсын дуучин Суми Чо, Японы дуучин Сейти Фурукава, Бүгд найрамдах Хятад улсын дуучин Лианг Ли нартай хамт уг хүндтэй шагналыг хүртсэн юм. Монгол улсын гавьяат жүжигчин амар төвшин Браво шагналыг гардах үеэрэн Анна Нетребко, Хосе Карерас, Светлана Захарова, Род Стюарт, Юсиф Эвазов, Суми Жо зэрэг хүн төрөлхтний энэ цаг үеийн их урлагийн манлай уран бүтээлчидтэй зэрэгцэн Андре Шинэ дөөрийн Жирардын арийг дуулж дуу хоолойгоо Оросын үзэгчдэд сонирдуулсан юм. Дамы и господа, ведущие церемонии награждения международных... Браво шагнал гардуулах ёслолыг Оросын холбооны улсын соёлын яам, Большой театр, Роснефттэй хамтран зохион байгууллагаараа Оросын холбооны улсад төдийгүй дэлхийд нэр хүндтэй наадам болоод байгаа юм. Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчдийг нийтийн болон мэргэжлийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг бөгөөд шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгороо онцлогтой. Гавьяат жүжигчин Инх Батын амар төвшин 2017 онд Большой театрын тайзнаа Жузеппе Вердийн Турбадур дөөрийн Ди Лунагийн дүрд, Бүгд найрамдах Хятад улсын Шанхай хотын Гранд театрт Вердийн Набокко дүрд, Италийн хамгийн эртний тайзгагддаг Арена ди Веронад Вердийн Риголетта дөөрийг нээж Риголеттагийн арийг, Испанийн Валенсия хотын дөөрийн театрт үргэлдэн Риголетта дөөрийн Монтероны дүрийг бүтээсэн гээд дэлхийн сонгодог урлагийн томоохон театруудын тайзнаа үргэлдэн дуу хоолойгоо дуурсгаж яваа алтан хоол ойтон билээ.
Амар төвшин Петр Ильич Чайковский нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдааны дэд байр. 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран-при. Английн BBC агентлагийн Cardiff Singer of the World 2015 уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотноо улсан олон улсын тэмцээний 3 дугаар байрын шагнал. Франциско Винасын нэрэмжит олон улсын 50 дугаар уралдааны 2 дугаар байрын шагналыг тус тус хүртэж байсан. Дэлхийн дүүрийн урлагт дуу хоолойгоо хамгаалж яваа Монгол улсын гавьяат жүжигчин Инх Батын амар төвшин 2018 онд дэлхийн залуу дүүрийн дуучин номинацид Монгол улсаас анх удаага нэр дэвшсэн. Энэ мэтчлэн тэрээр олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож их орныхоо нэрийг дуурсгасаар байна. Мөн энэ онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан улсын дөөр бичгийн Эрдмийн театрын гослол дуучин Анх Баяр, Оросын улбаны улсын нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дөөрийн дулаачдын Б зэрэглэлийн наадамд Дүүрэг болон Арманс гэсэн хоёр төрлөд өрсөлдөж хоёуланд нь тэргуун байр хүртсэн. Мөн цагдаагийн сүлж чуулгын гослол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цагдаагийн дэслэгч Амар Болд бүгд найрамдах Хятад ард улсын Нингбо хотод болсон олон улсын дөөрийн дулаачдын А зэрэглэлийн наадамд амжилттай оролцож мөн тэргуун байрыг хүртсэнгээд манай сонгодог урлагийн уран бүтээлчид шинэ оноо амжилт дүүрэн огтож байна. Урлаг тэл сэтгүүл энэ оны онцлог 11-ээр дэлхийн чөлөөт бүжгийн аврах дүлгөөнийг нэрлэж байна. Нийслэл Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал соёл санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл урлагийн томоохон наадам үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь UB Dance чөлөөт бүжгийн наадам юм. UB Dance чөлөөт бүжгийн наадмыг нийслэлийн соёл урлагийн газар болон Extreme Cruise Studio хамтран 2018 оны 6 дугаар сард зохион байгуулсан юм. Наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг. Энэ жилийн UB Dance чөлөөт бүжгийн шилдэг оролцогчдод Тайван улсад зохиогдох Taipei City B-Boy бүжгийн уралдаанд оролцох эрхийг олгосноор онцлог байлаа. UB Dance чөлөөт бүжгийн наадмын нэгэн эсрэг нэг B-Boy төрлийн аваргаар дөлгөөн тодорч энэ сард Тайван улсад зохиогдсон тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож чөлөөт бүжгийн дэлхийн авраг болсон юм. Мөн тус тэмцээний Rock and Battle төрлийн хагас шигшээд UB Dance чөлөөт бүжгийн тэмцээний шилдэг оролцогч Баттулга шалгарчээ. Энэ тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейк дэнс төрлөөр зохиогддог. Орон орны шилдэгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайван улсад цуглуулж аврагын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэднээс авраг улснад дэлхийн одуудтай бүжгийн тулаан хийх эрхийг авдагаараа онцлогтой. Ийхүү Монгол улсаас энэ онд чөлөөт бүжгийн дэлхийн анхны авраг тодорлоо. Сэлбэрийн урлал эртний урлалын төрөлд тооцогдож мөсөн сэлбэр харьцангуй залуу. Манай улсад хожуу хөгжиж эхэлсэн сэлбэрийн энэ төрөл Монголд хурдцтай хөгжиж байна. Тиймдээч манай сэлбэрчид сүүлийн жилүүдэд олон улсын мөсөн сэлбэрийн уралдаануудад шагналт байруудад тогтмол орж байгаа юм. Ингээд Харбины олон улсын мөсөн урлалын 33 дугаар наадам тэргуун байр эзэлсэн урлаачдыг урлаг тэлсэтгүүл онцолж байна. Шоо дөрвөлжин мөсийг хагалж гэмтээлгүй бүтээлэн урлаж түүгээрэн өрсөлдөн гэдэг бахархмаар ур чадвар.
Монголын уран бүтээлчид сүүлийн 9 жил тасралтгүй Харбины олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцож, эх орондоо жил бүр алтан мөнгө хүрэл медалийг авч ирсаар байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын Аляскад болдог дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд сүүлийн 5 жил дараалан оролцож 2 мөнгө 1 хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл энэ жил Хятадын зүүн хойд мужийн Харбин хотод болдог 33 дахь удаагийн олон улсын өвлийн мөсөн наадамд манай урлаачид оролцож мөсөн сийлбэрийн тэмцээнд алтан медаль, 24 дахь удаагийн цасан урлалын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм. Олон орны мөсөн сийлбэрчид цас мөсөөр урласан гайхалтай урлагийн бүтээлүүдээр өрсөлдөг Харбины наадам нь дэлхийн хамгийн том цас мөсний наадам гэдгээрээ онцлогтой. Мөн Колорадо Брекенридж хотод жил бүр болдог цасан сийлбэрийн тэмцээнд мөнх эрдэнэ ахлагчтай уран сийлбэрчид энэ онд төрүүлсэн бол Финландын Липавирта хотод болдог KYS Carving World Championship наадамд мөн тэргүүн байрыг эзэлсэн юм. Бээжингийн Венецийн гээд дэлхийн томоохон хотууд өөрсдийн гэсэн төрслөх урлагийн бинаартай байдаг. Тэгвэл энэ жил манай улс анх удаага Улаанбаатар хотноо олон улсын төрслөх урлагийн наадмыг зохион байгууллаа. Улаанбаатар олон улсын төрслөх урлагийн наадмыг урлаг дэлсэтгүүл онцлог 11-ээр нэрлэж байна. Монголын урчуудын эвлэлээс санаачлан Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдэр болсон энэ наадам олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монголын дүрслэх урлагийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготойгоор зохиогдсон. Улаанбаатар 2018 олон улсын дүрслэх урлагийн наадамд Австрали, Бельги, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Швед, Бүгд найрамдах Солонгос улс, Мянмар, Эстони болон манай улсын уран бүтээлч зураачид нэн орчин үеийн урлаг буюу контемпорари бүтээлүүдээр оролцлоо. Наадамд Монгол улсын 50 гаруй уран бүтээлч зураачид нэгдэж контемпорари чиглэлээр төөрөгсөн бүтээлээ дэлгэсэн бол гадны 7 улсын 10 гаруй уран бүтээлч Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өөрсдийн бүтээлээ толилуулсан юм. Улаанбаатар 2018 олон улсын дүрслэх урлагийн наадам зохиогдсноор Монголын дүрслэх урлагийн өнөөгийн чих хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийг дэлхийд дахин сурталчлах, Улаанбаатар хотын соёл уламжлалыг таниулах, олон нийтийн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг танилцуулах, тэдний бүтээлийг эх орондоо үзэх, цаашлаад олон улсын шилдэг куратор, судлаачидтай дүрслэх урлагийн талаарх санал бодлон харилцан солилцох зэрэг олон боломжийг нээж өгсөн билээ. Улаанбаатар олон улсын төрслөх урлагийн наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм. Ийхүү манай нийслэл хот өөрийн гэсэн төрслөх урлагийн наадам болон олон улсын кино наадамтай боллоо. Урлагийн хүч, урлагийн мөн чанарыг юутай ч зөвлөшгүй. Бид оны онцлог 11-ээр Нью-Йорк хот дахь нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд үзэсгэлэнгээ дэлгэсэн уран баримч очир болон холбооны бүгд найрамдах Герман улсад уран бүтээл туурвдаг зураач Ган Эрдэнэ нарыг онцолж байна. Уран баримлч очир болд болон холбооны бүгд найрамдах Герман улсад уран бүтээл туурвдаг зураач Ган Эрдэнэ нарын хамтарсан завсрын ертөнцийн энэ мөчөд сэдвт уран зураг баримлын хосолсон үзэсгэлэн энэ оны 9-р сарын 4-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд дэлгэрлээ. Бүтээлүүдийг уламжлал ёсоор хан дээрээс үзэх биш, харин танхимд уран зураг, уран баримлыг хослуулан объект хэлбэрээр байрлуулан дэглэснээрээ онцлог байлаа. Уран бүтээлчид үзэсгэлэнгийнхээ талаар хүн бүр, улс төр, байгаль орчин, тэр дундаан нийгмийн хөгжлийг дагсан материалын хүчин зүйлсийн нөлөөгөөр үргэлж өөрчлөгдөж байдаг. Бидний амьдрал тоосонцор мэт боловч ухамсар тасралтгүй үргэлжлэх болно. Хүйсийн ялгаанаас үл хамааран хүн гэдэг амьтан оюун санаа болон нийгмийн хамаарал донд оршин байдгийг харуулсан үзэсгэлэн хэмээн онцолжээ. Уран баримлч аюур заны очир болдын ухамсар хөшөө нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны гадаах талбайд 2017 онд сүндэрлсэн билээ. Уг бүтээлийн санаа
Энэ мөчид үзэсгэлэнд тусгагдаж хүний оюун санаа ба нийгмийн харьцааг харуулсан нэгэн цогц концепц болж байгаагаараа онцлогтой. Хүн төрлөختөн орон зайд амьдарч улам өрөөн үлдээгээд буцдаг. Хүний ухамсар байгаль дэлхий шиг мөнх байдаг учраас бүтээлдээ хүн түүний ул мөрийг холбож өгсөн гэх энэ бүтээлээ 2013 онд тэрээр бүтээжээ. Үүний дараа 2014 онд Норт Арт олон улсын дүрслэх хурлын үзэсгэлэнд оролцож үзэгчдийн нэрэмжид шагнал авч байсан юм. Мөн баримлч очир болдын уралсан Монгол мордын хөшөө эх орны дайны ялалтын бэлэг тэмдэг болж Москва хотод заларсан байдаг. Харин зураач Ган Эрдэнэ холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнстер хотын соёлын академиг төгссөн бөгөөд ертөнцид оршиж байгаа хүмүүсийг усны тусгалаар дамжуулан үзүүлэх өөрийн гэсэн арга барилаараа баруунд танигдсан уран бүтээлч юм. Тэрээр бие даасан 10 гаруй үзэсгэлэнгээ гаргажээ. Бидэнд бахархах зүйл маш их бий. Их нутаг, хил соёл, ёс заншил, өв уламжлал бас авьяас. Бид авьяасаараа дэлхийд гайхагдаж, дэлхийд танигдаж эхэллээ. Монголын нэрийг дэлхийн урлагийн тайзнаад цуурайтуулж байгаа уран бүтээлчтэй баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд 2018 оны отхон дугаараар жаргаж байна. 2019 онд уулзлаа. Түр баяртай. Дахин сонсолж уйдш шинэ хэмнэл тод өнгөсөн Монголын илүүгээ цагийн сор буучил шилдэг бүтээлээ та бүхэнд зориулж байна. Мөн залуу нас оюутан цагийн дурсамжийг тань төглөх Орос дуунууд, дайны дэлхийн үзэгчдийн таашаалд нийцсэн хийд дуунуудыг Монгол залуус хэрхэн дуулахыг Баярын Мишель нэвтрүүлгээр та бүхэн хүлээн авч үзээрэй. 12 дугаар сарын 31-ний 22 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгч танд хүрнэ.